За сайн байцгаана сонсогчдоо. Манай зочил бизнес подкаст контентын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар ямар бизнес танилцуулах гэж байгаа гэхээр орчуулцэг.com-ийн үүсгэн байгуулагч Мөнхчөнтөө бит хоёр бизнесийн талаар ярилцах юм аа. За сайн уу Мөнхчөө? Сайн байна уу? За ерөнхийдөө яг бизнесээ товчхоноор танилцуулбал ямар бизнес хийдэг вэ? Мэргэжлийн баталгаат орчуулга онлайнаар. Бизнесийн хувьд хизээ эхэлсэн бэ? Түүхээ ярил. 2024 оны 9 сарын 16-нд эхэлсэн. Монголын мэргэжлийн орчуулагчдын хөгжлийн холбооноос аль биесний тамга тэмдэг гэрчлэгийг аваад өнгөрсөн онд л эхэлсэн. Дөнгөж 7 сар болж байгаа гэсэн үг. Зөв. Одоо нэг нас цэвэрэг явж байгаа юм шүү дээ бизнес. Яг үнэ. За тэгэхээр энэ бол баг цэвэр онлайн бизнес явж байгаа юу? Давхар битээр бас үйлчлэг үзүүлдэг үү? Цэвэр онлайнаар гэтээ нөгөө орчуулад гарсан материал нь төрлөөсөө хамаараа цаасаараа хүргэлтээр явж байгаа. Нэг хуудас байсан ч хамаагүй. Зөв. Ямар гоё. За ер нь бол ямар асуудлуудыг олж хараад энэ бизнесийг хийх болсон бэ? Олж харсан асуудал нь сүүлийн үед гадуур баталгаат орчуулгын газрууд нэлээд ихээр хаагдсан. Миний зүгээр тааж байгаагаар орлогоос хамаарсан баг. Нотротод бол гайгүй орлоготой шүү дээ тий. Шатараалын хувьд эхлээд орчуулга орчоо дараа нотрот ордог байсан. Тэгээд энэ дунд нэг дамжлага нь гээгдсэн байхгүй юу? Тэгээд хүмүүс гадуур орчуулга их хайж гүйдэг хаана очихоо мэдэхгүй. Хуучин байдлаараа бол нөгөө хажууд нь сууж байгаа орчуулга хийх шаардлага гардаг. Одоо л ер нь тех шаардлагагүй болсон. Онлайнаар материалаа шийдээд буцаагаад файлаар нь авчиж болно. Эсвэл хүргэлтээр авах боломжтой. Тэр асуудлыг олж харсан гэсэн үг. Ер нь хайгаад олддгүй зүйлийг Facebook дээр аваад ирсэн л гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо ерөнхийдөө ямар давуу талуудыг бизнесүүд өгч чадах вэ? Одоо энэ үйлчлэгээ тий. За давуу тал гэвэл төрөний дурдсан нөгөө хүргэлттэй гэдэг нэг inbound sales дээр ер нь нөгөө хэрэглэгчтэй хүргээд байгаа шүү дээ. Өөрөө нийлүүлж байгаа тал нь худалдааны компани ч юм үйлчлэгээ үзүүлж байгаа тал нь хэрэглэгчдээрээ л очоод одоо асуудлыг нь хэрэгцээ шаардлагыг нь бүрэн тодорхойлоод тэрийгэ эргээд алган дээр нь нөгөө гараас гарт үйлчлэгээр манайх руу бол юугаар ч холбогдож болно. Мэйлээр, утсаар, чатаар юу хэрэгтэй вэ? Тендерийн материал бэлдэх орчуулах шаардлагатай байна уу? Эсвэл гадагшаа явж байгаа визний материал нь бэлдэх шаардлагатай байна. Тэрийг мэдсэн даруйда захим орчинд тухайн ажлыг нь хийж гүйцэтгээд маш хурдан хугацаа алдахгүйгээр эргүүлээд хүргэлттэйгээр яг байгаа газарт нь аваачих энэ давуу талыг санал болгоод байгаа. Гадуур та орчуулга хагаа явж исэн ч офс дээрээ сууж исэн ч манайх руу хандах юм бол бид нар таны ажлыг хийж гүйцэтгээд түрэн шуурхаа эргээгээ таны гар дээр аваад ирнэ. Зөв. Тэгэд бас имэйлээр эсвэл хүргэлтээр авч болох нэ. Тийм. Бичиг баримтын төрлөөс. Ер нь бол одоо цагийн одоо ажлын цагийн хувьд тий. Хизээ одоо өдөр шөнө ч гэсэн юм захиалга өгж болох уу? Болно. 24 цаг хэрвээ би өөрөө сэрүүнэл байх юм бол өглөө 9-өөс орой шөнийн 12 цаг хүртэл. Ягаад гэвэл наа ч өстой гоё асуулт байна. Ягаад гэвэл яг амьдрал дээр байдаг кейс. Жишээлбэл тендерт орох гэж байгаа байгууллагууд яарч сандарч маш яаралтай яг одоо гэж холбогддог. Ягаад гэвэл өглөө тендер нээх гэдэг. Шүн дарах гэдэг байхгүй сэндэ. Тэнгуут нэг ганц 2 хоног нүүр хятад орчуулах шаардлагатай. Аль биесний баталгаат орчуулгатай. Тэрэн дээр бол шөнө 11 12 цагт бол шууд ойлгоол асар хурдан орчуулгыг хийгээл эргээд явуулах тохиолдол энэ гардаг. Зүгээр ер нь бол яг одоо хүнд бол ингээ яарч сандарсан үед нь хамгийн хэрэгтэй үйлчлэгээний нэг гэж ойлгож байна тий. За ер нь орчуулгын бизнесийн одоо нөгөө цаашдын тий одоо ойрын одоо зорилго энэ бизнесийн энэ жилийн одоо зорилго нь яг ямар зорилгоодыг одоо урдаа тавьсан ажиллаж байгаа вэ? За ер нь татврын ангиллаараа бол манайх чинь бичил ам болон бичгийн орчуулгын төрөл гэдэг нь орлогын хэмжээнээс хамаарат татвар төлөлт нь бага, дүнгээрээч бага. Энэ бичил гэдэг хэмжээгээ жижиг гэдэг рүү л ер нь аваачих зорилготой ажиллаж байгаа. Тийм. Зөв жижиг дунд бизнес рүү. Тийм жижиг дунд бизнес рүү ойртуулна. Одоо л ер нь бичлэхгүй энэ бол бүр нэг тийм маш жижиг хэмжээний зүйл. Хөдөө орон нутгаас тий бас энэ үйлчлэгийг авъя гэвэл тим кейсүүд гарч ив одоо боломжтой юу бас? Бүрэн боломжтой. Бид нэр сошиал медиа маркетингийн тусламжтайгаар Эрдэнэт олон дархны группүүд рүү туршилт хийж үзсэн. Нийтийн эрчимтэй пэйж сурталчилгаа болон таниулах мэдээлэл өгөх хэлбэрээр хүргэсэн Эрдэнэт дархнаас нэг хэсэг тогтмол холбогддог байсан. Тэгээд одоо ганц нэг клиентууд нь үлдсэн байж байгаа. Ямар хэлээр орчуулга хийж байгаа вэ? За ер нь зөвхөн манайх ч биш Монголд ер нь түгээмэл нэг 10 хүртэлх гадаад хэлэл түгээмэл ашиглагдаж байна. Англи, орс, герман, франц, итали, араб хүртэлтэй. Манад дээр бол яг энэ 10 хэл дээр бүгдэн дээр нь гарч байгаа. Бид нар манай баг бид нар гуруулаа бүгдээрээ дандаа трилингуул хүмүүс байгаа. Зөвхөн 2 гадаад талтай биш 2-оос 3 гадаад талтай. Би өөрөө 3 гадаад талтай. Супер хүмүүс сууж байгаа юм шиг цаана. Яг хоо энэ одоо бараг супертэй орохоо болцсон баха. Гадуур 4 хэлтэй хүмүүс ч байгаа. Ахсын дунд төвшнээс дэшегээ. Тэгээ бид нар ингээд
нэг хүн 3 гадаадалтай учраас өөрснөө хий чинь бүтээмжийн хувьд бол ер нь боломжтой. Тэгээ та гуруулаа бас өөр хэлтэй байх тий. Бас тий дандаа өөр хэлтэй. Нэг нь Аз хэлтэй, нэг нь баруун Европ хэлтэй. Тий. Би болохоор Орос, Англи, Турк гэсэн сонио. За ер нь одоо ямар үн тарифтай вэ тий? Тэр дотроо бас ингээд төрөлдсөн үйлчлэгнүүд бас байгаа юу? За дотроо төрөлдсөн бүтээгдэхүүнхээсээ за үн тарифын хувьд бол бид наа чи бас айгүй гоё асуулт байна. Баярлалаа. Яг нөгөө юу санал болгоод байгааг маань яг гоё гаргаж ирэхээр нь юу санал болгоод байгаа гэхээр таны файл задгаагаараач байсан, сканэд хувилбараарч байсан бид нар нэг нүрэнд 25,000 төгрөг орчуулна л гэж байгаа. Ер нь өмнө нь бол ялгаатай байдаг ус. Ягаад гэвэл техник технологийн тусламжтай одоо сканэд файлыг бид нар маш easily хялбараар текст болгоо хувирчихж байгаа. Тэр давуу талаа ашиглаад ер нь бол үнийн санал манайх маш ойлгомжтой. Нэг нүрэнд 25,000 төгрөг, амаа орчуулга нэг цагийн 100,000 төгрөг нотроод иммиграшн хаана байна? Дуудаад пицца дуудаж байгаа юм шиг шууд захиалаад бид нар өөрснөө гүйж очиод орчуулга хийх. Орчуулагчийг яг пицца дуудаж байгаа юм шиг. За пицца дуудлагын утас хэдлээ. 91 техник тэгс. 91 техник тэгсээр орчуулгын дуудлагын үйлчилгээ үзүүлж байгаа юм биш үү. За ерөнхийдөө хэрэглэгчдийн хувьд яривал те танаа ямар хүмүүс илүү их танаа үйлчилгээг хэрэглэдэг вэ? Янз бүр дийлэнх нь за яг тоо яривал сүүлийн 7 сарын хугацаанд 500 гаруй хувийн болон албан байгууллагатай хамтарч ажилласан байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлсэн байна. Энэ дундаас 70 гаруй хувь хүмүүс, 30 орчим хувь нь албан байгууллагад байгаа. Ерөнхийдөө ямархуу төрлийн орчуулгуудыг хөвчлэн хийдэг вэ? За хөвчлэн хийдэг вэ гэвэл яг нөгөө Монгол улсад одоо үндсэн гардаг бичиг баримтууд яг нөгөө визэн шаардлагатай одоо улсын бүртгэлийн гэрчлэгээ ийм Монголын тодорхойлолтууд дийлэн хувийг эзэлдэг юм болов уу? Ийм Монголын тодорхойлолт тендерийн бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчлэгээ, компани дотоод үндсэн бичиг баримт тэдгээрийг гадаад хэл рүү хөрвүүлэх шаардлагатай бичиг баримтууд гэсэн. Зөө. За ер нь бас нэг яг би нэг юм сонирхолтой хэлбэрээр бас нэг асуулт асуу гэж бодод. Энэ бизнесээ одоо тий томруулыг гэвэл одоо яаж томруулах чинь одоо хөрөнгө оруулагч хүн танаа бизнесийг томруулъя тий энэ бүр орчуулга яг зах зээлийг бүгдийг нь ийм болгоё гэвэл одоо тодорхой хэмжээний бас яг би нэг оролцогч нараас асуудаг юм л та. 1 тэрбум төгрөг ингээд бизнесээр хөрөнгө оруулъя гэвэл буцаад юунд зарцуулах вэ? За хэрвээ манай дээр 1 тэрбумын хөрөнгө оруулалт санал болгвол ер нь бол вебсайтаа нөгөө e-commerce платформ төр биш тусдаа IT-ийн компанитай хамтраад хиймэл оюуханд суурилсан бүрэн автомат тийм орчуулгын вебсайт хийн гэж зүгээр ирээдүйд мөрөөдөж байгаа. Тийм алсын хараа бол байгаа. Тэгээ мэдээж олон улсын зах зээлд тийм гадны компаниуд хувь хүмүүс тухайн вебсайт дээр өөрсдийнхөө материалыг автоматар оруулаад монгол хэл рүү хөрвүүлэх боломжтой гэдэг ч юм уу. Технологиудаа зарцуулаад зах зээлийн технологиудаа угаасаа ер нь ирээдүйд ч ямар ч сонголт байхгүй. Орчуулга нөгөө AI руу бусад салбаруудтай адилхан уусан орж байгаа. Зөө. Одоо ингээд төлбөртэй юм бичиг баримтын орчуулга явж байгаа. Би яг нэг сонирхолтой бас нэг юм сэтэл төрлөлтөө. Тэрний үгээр одоо ингээд ямар нэгэн контент тий маркетингт хэрэгтэй мэдээллүүдийг орчуулах ч юм уу. За бүр магадгүй киноны тий одоо сабтайтлыг гаргаж өгдөг ч юм уу тий. Тэрэн дээр нь одоо юм контентын орчуулгуудыг бас хийж болох уу? Манай дээр огт хийгдэхгүй байгаа. Кино контентын орчуулга. Би баг өөрөө хийчих үзээгүй. Ер нь нин үгүй хэлэхэд бол үнэлгээ баг байдаг. Зөө. Тийм киноны орчуулга. Тэгээд за цугийн нэр дурдж болтго юм болоо. HBO телевизийн орчуулга бол манад амар гологддог. Тэр нэг үнэлгээнээс хамаарат муу орчуулга хийж чинь л гэсэн. Зөө. Тэгэхээр ер нь бол тийм одоо олон нийтэд хүргэсэн ийм одоо ямар нэгэн нийтийн хэл орчуулгын одоо зүйлүүд бол илүү үнэлгээ бага байгаа юм байна шүү дээ. Тийм үнэлгээ бага болохоор хийдгүү. Гэтэ тэрийг хийдэг тусдаа бас эйженси байгаа. Та хэд мэдэх баха. Тухайн байгууллага тандж болох бах. Зөө. Окей. За бас нэг юм нь одоо танаа дээр те ямар нэгэн хүний нөөцийн асуудал байгаа юу? Ер нь бас хүний нөөц ямар хүний нөөцөд хэрэгтэй байгаа вэ? Төрөө нөгөө нэг ярьсан 7 сартай юм ба штэ гээд. Тэгэхээр манай дээр нөгөө нэг ажлын байр хүний нөөц гэдэг ойлголтууд одоохондоо жоо хатгаар байна л да. Буюу ер нь ямар нэг тийм асуудал байхгүй. Онлайнаар шаардлага хангасан орчуулагч цагийн ажилдаа одлох шиг амархан юм байхгүй. Ер нь бол нэлээд өрсөлдөөнтэй. Ер нь орчуулгын ажил нь өөрөө зөөхөн байдаг. Орчуулагч нар бол хангалттай. Зөө. Тэгэхээр энэ бизнес дээр одоо гарч байгаа асуудал тий тулгамддаг асуудал одоо энэ бизнес хийгээ явж хад ямар асуудлуудыг одоо давж туулж ив.
За арай давж туулаагүй байна. Яг хөө миний хувьд гэтээ энэ асуултанд ингэж хариулах нь зөв буруу бас сайн мэдэхгүй байна. Татврын асуудал. Манайх чинь үйл ажиллагаа явуулаад 7 сар болж байгаа. Гэтээ яг компанийн хувьд бол өөр шүү. 15 оноос хойш явж байгаа компани өмгөөлөл эрэхтэй орчуулга шинээр орж ирсэн дундаас нь. Яг 7 сар явж байхад одоо маа дээр нэг татврын дүн нэг 2 сая орчим. Яг хөө сонсогч нар алтан байгууллага хүмүүс сонсоод инээдтэй сонсогч магадгүй энэ дүн. Гэтээ миний харж байгаагаар би Москвад сурсан. Тинчээ нэг юм стартап төвүүд байдаг. Бараг дүүрэг болгонд нэг миний санаж байгаагаар тухайд 2015 6 онд эхний 3 жил ерөөсө татвар авдаггүйсэн байхгүй стартапаас Оросд та ингээд шинээр ингээд гоё айдиа гаргаад те одоо өөрөөр хэлбэл хөл дээр бостлоо. Тий. Одоо улсад миний өнөөдөр төлөх 2 сая хэрэгтэй мó миний 3 жилийн дараа төлж чадах 20 сая хэрэгтэй мó те. Намайг ингээд татвар төлөх чадамжтай болгомоор байгаа байхгүй. Тэгэхгүй би ингээд 2 сая төгрөгөн дээр л яах вэ гэж бодож ш. Төлнө л дөө. Гэтэ илүү намайг бэлтжүүл би ирээдүйд илүү их төлөх чадамжтай болох гэдэг чинь. Эхний 3 жил дээр маань л дэмжиж өгчүүл. Одоо хүртэл тэгвэл Оросд энэ дөрөн журам хэрэгждэг үү? Тэрийг сайн мэдэхгүй байна. Зөв. Тэгээ дараа нөгөө дайн гарсан янз бүр болсон эдийн засгийн нэлээд олон шийдвэрүүд гарсан болохоор өөрчлөгдсөн баг. Гэтэ тэрийг бол мэдээж ядаад тах юм байхгүй. Чи сайн мэдэх бах дэлхийн асар олон оронд ийм татврын хөшөөргүүд байдаг шүү дээ, тий. Одоо яг энэ талаар бас өмнө оролцсон хүмүүс айгүй байнга яригдж байгаа асуудлууд та өдөр ч гэсэн гарч байна, тий. Яг энэ чи өөрөө яг зөв одоо нөгөө кейс яриад гаргаад ирлээ л дээ. Яг тэр 3-5 жилийн дотор л одоо нөгөө бизнес болох нь үгүй юуг мэдэх гээд байгаа шүү дээ. Тэрнээс ямар эхэлсэн болгон бизнес болоод цаашаа явж чадахгүй. Тий. Тэгээ энэ дэр бол уг нь бол бусад орнуудын одоо жишгээр бол биднэрт бол тэр дэмжлэгүүд маш хэрэгтэй. За мөн дээрэс нь хэлэхэд одоо энэ орчуулгын бизнесээс өөр бизнес хийгсэн тийм одоо санаа гарч ирсэн үү? За яг хуу боломж нь олдох ч юм уу эсвэл хийнэг санал тавих юм бол жоохон консалтинг гэдэг шиг хазаах боломжтой. Одоо хуулийн тий. Хуулийн биш бизнес консалтинг одоо гадны байгууллага одоо нөгөө MCS-ийн дээр үед хийсэн ажиллах юм уу? Одоо эргээд захирлын хийжсэн шиг. Одоо эргээд гэхдээ тэр зах зээл нэгдэж штэ. Ер нь хэрэг болж штэ. Одоо гадны хүмүүс нөгөө хувь шугамарлалтай холбогддог штэ. За Монголын микс юм татврын орчин чинь юу юм? Хөрөнгө оруулалт нь юу юм? Гадны хөрөнгө оруулалтын компани үүсгэн байгуулалт ямар шаардлага тавьд ингээд дандаа хувийн шугамаар орж ирдэг иймэрхүү сандлууд. Энийг магадгүй зүгээр нэг жижигхэн бизнес болгоо те орчуулцэг.com олон улсад танигдаад .com хүртэл сонгосноос очиртай байгаа байхгүй тий. Тийм. За энэ сонсогчтой хандж хэлгээд орчуулцэг.com маань манай зочил платформ дээр бас бие биений дэмжиж үйл ажиллагаа явуулдаг байгаа шүү тий. За сая ингэ ярьж штэ нөгөө консалтинг үйлчлэгээ гэдэг. За энэ дэр бол яг шууд стартапуудад зориулсан консалтинг үйлчлэгээ байдаг бол бас тий ирээдүйд болох ашиг орлогын одоо эхлэлийн тавьж өгөхтөр хамтарч оролцоод явдаг бол бас айгүй хэрэгтэй байгаад идэг. Яа тэр гарааны бизнесүүд өөрсдийнх нь туршлагаараа л явдаг болох зарим зүйлсүүдийг дутуу орхитуулдаг тий. Фаундер болгон бүх юм мэддэг байгаа хэцүү тий. Маркетинг бизнес мэддэг хүн санхүүгээ мэддэггүй ч гэдэг юм санхүү мэддэг нь маркетинг мэддэггүй гэдэг. Тэгэхээр та хэдийн хувьд энэ бизнесийг анх эхлүүлж байхдаа хэдэн үний бүрэлдэхүүнтэй эхэлсэн юм бэ? Яг санаачлагч нь одоо фаундер гэж ярил ганцаараа зөв. Одоо ганцаараа энэ бизнесийг бий болгоод одоо гуруулаа ажиллаж байгаа. Окей. Одоо бас нэг юм энэ бизнесийн борлуулалтыг өсгөхийг гэвэл ямар одоо салбарын тий хандах хэрэгтэй гэдэг юм бол ямар салбарынд энэ орчуулгын үйлчлэгээ илүү их хэрэгтэй юм бол бүхэл салбар хаа аль нэг салбар өргөхгүй. Гэтэ нөгөө нэг байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үйл ажиллагааны төрлөөсөө хамаарат одоо нэг гадаад худалдаа хийдэг компаниуд, тээвэр логистикийн компаниуд, уул уурхайн компаниуд илүү их материал дээр ажилладаг, нөгөө материал дээр ажилладаг, тендерд оролцдог, төрийн худалдаа авалтанд оролцдог тэдгээр компаниуд л ер нь орчуулгын үйлчлэгээ авдаг л та. За, бусад ижлэхэн төстэй орчуулгууд бас яг битээр бас байгаа, зарим нь имэйлэр орчуулдаг үйлчлэгнүүд бас байгаа. Тэр үйлчлэгнүүдээс одоо яг хамгийн чухал ялгарх зүйл нь юу юм бол нэг гэн тий. Хамгийн чухал ялгарх зүйл гэвэл манайх нөгөө нэг сул тал маань давуу тал болж хувираад байгаа юм л да. Миний харж байгаа шүү 100% нэл бодол. Мах нөө жижигхэн газар бид нар маш хурдан л гаргана. Зөв. Тэгэхээр санал гаргахтаа хүртэл бид нар удахгүй. Вау. Тий. Танд асар хурдан quotation чинь гаргаад өгнө. Шууд уцаараа хийлчин дүнгээ. Тэгээд ер нь бол бизнес цаг хугацаа шүү дээ тий. Бүх төвшөндөө жижиг дунд том. Тий. Зөв. Тэгэхээр асар хурдан таны цагийг бид нар хэмнэж чаднаа. Зөв. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүсүүд бол маш хурдан үйлчлэгээ, орчуулгын үйлчлэгээ
хэрэгтэй байгаа бол орчуулцыг.com-оор үйлчлэгээ үзүүлэх бүрэн боломжтой байна. Би нөгөө надад нэг уриаллага байна. За. Нөгөө орчуулгын үйлчлэгээ авч байгаа хувь хүмүүс, залбан байгууллагад ирсэн гоогүй хувь хүмүүсийг би нөгөө цаг хугацаагаа баг зэрэг төлөвлөөд бид нар цаг хугацаа гаргаж өгөөсэй гэж хүсмээр байна. Тэгээд яг хуу Монгол хүний зан гэлж бол буруутгах. Гэтэ жаахан ядаж нэг өдрийн хугацаа гаргаад өгөөч тэ нөө яг одоо хэрэгтэй байна гэдэг маягтлаа гоё болчул өгнө гоё. Тэгээд түрүү нөгөө бас би хэлэхгүй дотоо орхичиж орчуулцыг.com дээр 3 төрлийн нэг цаг хугацаа санал болгоод байгаа 24 48 72 гээд 24 цагийн орчуулга нь арай тариф нь өндөр 30 мянга 48 72 гээд одоо хоёлоо нөгөө тоглоомын дүрм аяг ойлгомжтой байл айланд нь твэртэйхэн баггүй те. Та надаа 24 цагийн дотор энийг гаргаад байгаа гэсэн бол би 24 цагийн дотор л гаргаж өгнө. 48 гэсэн бол 48, 72 гэсэн бол 72. Тэрэн шиг ингээд ягаад нөгөө хугацаа гаргаж өгөөдэй гэвэл цаг хугацаа орчуулган дээр шууд нөгөө орчуулгын чанартай л шууд л холбоотой. Таны орчуулган дээр би сайн суучих юм бол тухайн орчуулга маш сайн гарна л гэсэн үг. Зөв. Бид нар яарч хийж чадна. Таны цаг хугацаанд 30 минутын дотор 1 цагийн дотор гаргаж өгч чадна. Бэлэн драфт хангалттай байгаа. Гэтэ бид нар маш сайн орчуулга гаргаж өгмөр байна. За тэгэхээр энэ орчуулгын бизнесийг бас энийг сайн хүмүүсээ бас мэддэггүй юм байна л да. Угийн ийм маш сайн орчуулдаг гэж бодоол яг л хурдан орчуулах хүсэж идэг. Яг орчуулга бол тэгвэл цаг хугацаатай шууд холбоотой байт юм байна. Чанарын асуудал нь тийм. Зөв. За өөр одоо энэ сонсогчдоо бас тий уриалж хэлэхээр эсвэл нөгөө нэр орчуулцыг.com-то пэйж, Instagram өөр ямар сувгуудаар холбогдож болох вэ? X дээр хаяг байгаа. Тий. X Telegram, Viber дээр байгаа лөө? Бага түрүүний хэлсэн 91 тэг 9 дугаар дээр бүх чатууд байгаа. Окей. Тэгэхээр саяны утасны дугаар дээр Telegram, WhatsApp, Viber бүгд байгаа байна. Бизнесийн ихэвчлэн Viber бас ашиглана шүү дээ. Би ихэвчлэн файлаа дандаа Viber-аар авдаг. Надад нэлээд user friendly санагдаад тий. Viber-ийн desktop хэлбэр тий. За тэгэхээр бас Viber-аар шууд утасны дугаарыг оруулаад үйлчлэгээ авч болох нь шүү. Тий, шууд чат өчөж орж ирээ файлаа шийдээл орчуулга хугацаагаа хэлээл төлбөрөө шилжүүлээл. Зөв. Тий. За тэг тун утахгүй манай зочил бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ бизнесүүдийг зочлынхаа бизнес харилцагч нартай сурчлах зорилгоор аппликейшн дээр бас зочил бизнес гэдэг цэсийг утахгүй оруулахаар бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр бас мөн орчуулгын үйлчлэгч гэсэн энэ дээр бас ороод явна гэдэгт найдаж байна. За тэгээд ямар ч гэсэн товчхон богинохын хугацаанд өөрийн бизнесээ танилцуулж хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөн мөгчөндөө баярлалаа. Баярлалаа. Зөвшөөрсөнд баярлалаа. Дахиад нэг хэлэх юм байна. Одоо нөгөө e-commerce хийж байгаа те танаатай л холбоотой мэлэх гээд байна л да. Дөнгөж ингээд нөгөө онлайн шоп ажиллуулъя те хуваараа юм хийж үзье гэж байгаа хүмүүст би зөвлөхөд зөвөр Facebook-ийн пэйж гэдгээс илүүтэй ер нь юм e-commerce платформ те зочилж гэдэг юм уу те энэ илүү найдвартай шүү гэж хэлмээр байна. Ягаад гэвэл манайхан нөгөө англи хэлний судлаач тэр юм эсвэл нөгөө цаг зав судлаач тэр юм уу энэ Facebook-ийн хэм хэмжээ гэдэг юм талаар ер нь мэдээлэл маш бага. Өөрөөр хэлбэл Facebook-ийн пэйж тань устгах эрсдэлтэй шүү. Зөв. Одоо Facebook дээр би амар олон харж ийн ингээд нөгөө A-copy, master copy зүнхнүүдийг шууд Facebook-ээр live-ийг сурталчилж байна. Тэдгээр пэйжүүд 1 жилийн дотор устгах эрсдэлтэй. Ягаад гэвэл энэ Facebook-ийн хэм хэмжээ биш. Нэмэх 18 зураг, etc. гэх мэт олон зүйлс байдаг. Тэгэхээр таны нөгөө бизнес ч эрсдэлд орох байхгүй юу? Facebook-ийн пэйждээ л найдаар яваадах юм бол нэг маргааш нь паг гинт нэг өдөр алга болно. Бүгдээрээ мэднэ шүү дээ. Эрдэнэ твсэн кейсийг тийм үстэй. Тэр том компани цаанаас тэр бол спам байсан шүү дээ. Нэг юм хортой линк шидэл те. Ийм эрсдэл байгаа байхгүй юу? Тэгэхээр та Facebook-ийн пэйжид хамаг бизнесээ орлогоо сэтгэл зүрэг цаг хугацаа шингээсэн зүйлдээ тийшээгээ ингэж итгэж найдахын оронд зочил платформ дээр байрлаж авах юм бол танах бол бүхий л эрсдлийг бэкап хийж чадна шүү дээ. Тийм үстэй. Домен өөрийнх нь өмч хөрөнгөтэй ямар нэг оюун зарж болно. Эсвэл зарж борлуулж болно. Тийм тэр давуу талыг мэдээд ойлгоод өнгөрсөн оны 19 сараас эхлээд манайх жишээлбэл танаа дээр байршиж байгаа шүү. Баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Манай өмнөөс маш товчхон хугацаанд хүмүүст тий яагаад вебсайт ашиглах ёстойг бас хүмүүс зөв тайлбарж өгсөнд маш их баяртай байна. За тэгээд цаашдаа ажилтны амжилт төсөө бие биенээ дэмжиж залуучууд тийм маш олон ажлуудыг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За.